За сайн байцгаана уу? Бид энэ бичлэгээрээ та бүхэнд дизель техник брендийн үүссэн түүхийг хуваалцъя. 50 жилийн түүхтэй уг брэнд маань хамгийн анх 1972 онд Германы хойд хэсгийн Сүллиген хотод Horst Lieberwirt Aeronautica гэж хоёр эрхэм үйлдвэрээ нээж байсан. Дизель техникийг үүсгэн байгуулсан тус хоёр эрхэм маань 2012 онд өгсөн ярилцлаган дээр агуу бүхэнд жижиг зүйлээс эхэлдэг бид 40 жилийн өмнө компани байгуулахдаа гар утас, интернет, компьютергүй байсан үеэ дурсан ярьж байсан бол үүнээс хойш тасралтгүй хөгжиж үйлдвэрээ өргөжин тэлснээр 1976 онд анхны шинжилгээ хийж мөн дараа нь 2007-2012 онд ахин шинжлэгдэж хамгийн сүүлд 2019 онд шинжилэлт хийж өнөөгийн төв офис бий болсон байна. Ингэж дэвшилтэд техник, технологи, инновацаар хувьдсан өөрчлөгдснөөр дэлхийд 7 том агуулгатай болсон байна. Үүнээс төв агуулга нь Герман улсад байдаг бол 2 дахь агуулга нь Франц улсад, 3 дахь агуулга нь Испанд, 4 дахь нь Ирланд, 5 дахь нь Италид, 6 дахь агуулга нь Арабын нэгдсэн Эмиратад байдаг бол 7 дахь агуулга нь Сингапур улс гэсэн 7 том агуулга үүсэн бий болсон байна. Ингэж 7 том агуулгаас үүдэн DT брэнд нь 41 мянган нэр төрлийн бүтээгдэхүүнтэй маш том сэлбэрийн бааз үүсэж мөн дэлхийд 150 гаруй улс оронд бараагаа нийлүүлгээс нэг нь манай Монгол улсад нийлүүлдэг. Дизель тракт улс компани маань албан ёсны эрхтэйгээр хэрэглэгч нартай DT брэндийг нийлүүлэн тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа компани юм а.